За юу бацхан энэ өдрийн өглөөний орой мэдэх хүргэе та бүхэндээ. Ингээд энэ удаа дууны үг орчуулад тэрийг тайлбарлах гэж оролдъё гэж бодоод тэгээд нэг юм видео байлаа. Энэ удаа болохоор ASAP Fergie-ийн Dawson Plain Jane гэдэг дууны үгийг орчуулж та бүхэндээ чадан ядан тайлбарлахыг оролдъё. За ингээд дуугаа сонсоод үе нараад видео эхлэе. Yeah. Ride with the mob, Hamdulillah. Check in with me and do your job. Ferg is the name. Ben Baller did the chain. Tono for the watch. Prezi Plain Jane. За тэгээд эхний явсан нь болохоор дахилт нь байгаа. Тэр эхний мөрн Ride with the mob ойлгомжтой тэг бөөнөрөө мабара тэ машина барь явах гэж байгаа маш. Амдуалаа гэдэг чи далахуудын хилдэг тийм үг юм байлаа шүү дээ. Бурхандаа залбирч байгаа юм яаж аа тийм үг юм шиг ба. Тэгээд Ferg өөрөө болохоор мусульман шашинтан биш. Өвөө нь мусульман шашинтан байсан гэсэн. Тэгээс энэ дунд оруулж байгаа юм шиг үлээ шүү дээ. Миний ойлгосноор. Check in with me and do your job гэдэг чи ойлгомжтой те. Check натаа check in тэг ажиллая гэж юм юу гэж. Ferg is the name ойлгомжтой. Ben Baller did the chain гэдэг чинь. Ben Baller ихэр чин тийм юу гэдэг Аз залуу байт юм бэлээ. The Gingement цаг маг. Тэр олон танил хүмүүс тийм үнтэй идэл хийж өгдөг тийм Аз. Тэгээд энэ Ben Baller нөөрөө Ferg тийм гинж хийж өгсөн маш. Тэгээд тэрийг дунд ороосоо одоо тэгээд энэ лайнаараа бүр юу яагаад таавчган дээр ингэж бичгийн бичээ Ben Baller ч өөрөө бүр таавчг зараад байгаа юм байна шүү дээ. Бүр амар үнэтэй. Тэгээд дараагийн мөр нь болохоор Turner for the watch гэж байгаа. Энэ Turner гэдэг нь болохоор миний ойлгосноор юу юм шиг байл л дээ. Энэ үнэтэй тийм luxury цагны брэнд юм шиг байгаа тий. Тэгээд тэр цагийг зүүж байгаа гэж байгаа маш. Тэгээд Prezi Plain Jane гэдэг чинь Prezi Plain Jane гэж л ерөнхийдөө тийм ямар ч тийм гангараа тийм янз бүрийн шигтгэн алмаз энэ төр ороогүй зүг байгаараа яг үйлдвэрээсээ гарсан тийм байгаараа байгаа тийм цагийг Plain Jane гэж хилдэг юм шиг байгаа миний ойлгосноор тийм. Тэгээд Ferg одоо болохоор өөрөө энэ цагны тухай дуу байсан юм ааш юм би одоо тийм нэрийг харахаар тийм байгаа. За тэгээд дараагийн бадуур орё. Yamagini chain, rest in peace to my superior. Hermes Linka feed a village in Liberia. TMZ taking pictures causing my hysteria. Mama see me on BT and start tearing. За тэгээд эхний бадгийн эхний мөр нь болохоор Lamborghini chain, rest in peace to my superior. Lamborghini chain гэдэг чинь одоо машин оруулалтаа одоо Lamborghini шиг тийм үнэтэй тансаг тийм гинж гэсэн утгатай Lamborghini эдгээр чи өөртөө ASAP Mob Lamborghini High гэдэг бас нэг амар юутай visual-тай тийм дуу байдсан шүү дээ. Тэгэхээр одоо машинаар Lamborghini гэхэр чи бүр үнэтэй те Lamborghini High гэхэр чи бүр пагарцсан бүр илэрч одоо юу гэх юм хөдөлгөөнгөө болцсон гэх юм ааш үг. Тэгээ rest in peace to my superior гэхэр чи 2-3 жилийн өмнө л зээлээд эдний группийн нэг залуу өнгөрцөн шүү дээ. Тийм тэгээ тэрэндээ зориулаад rest in peace гэж юм бооз. Дараагийн бүр нь болохоор Ermsley could feed a village in Liberia. Liberia Африкийн тэ улсын нэг жижигхэн тосыг Ermsley гэдэг юм үнэтэй юм хоорондоо ингэж холбогдсон юм гинжүүд нэг юм үнэтэй гэж тэдний хангалттай хоолсноо гэж юм ааш. Тэнгүүтлээ TMZ taking pictures causing mass hysteria гэж одоо TMZ тийм нөгөө папарац энэ олон танил хүмүүс зургийг нэмтэнд авдаг тийм. Тэгээ маяахтай энэ Ferg-ийн зургийг авсан тэгээд наа чи амар баярлаа. Би одоо болчлоо гэдэг hysteria causing mass hysteria. Дараагийн мөр болох Mama Simeon BT and start tearing up. Наач нэг би тийгээс
Тэ шилдэг рүүкийг шангал авсан гэсэн шүү дээ. Тэгээд тэрийн ээж нь зурагтаар харчаад үйлсэн байгаа байхгүй. Тэгээ наа чи өөрөө тэр шагналын цомоо ээж төгсөн гэсэн. За эхний дөрв бүлэв. За тэгээ дараагийн юу орё? Мөрлөө орё. I'ma start killing niggas. How you get that tripe? I attended Harlem picnics where you risk your life. Uncle used to skim work, selling nicks at night. I was only 8 years old, watching Nick at night. За энэ орж ирсэн дээр болохоор хамаарч killing. За энэ нөгөө эхний мөрөл ойлгомжтой. How get that tripe? Tripe гэдэг ч одоо юу юм бэ? Тийм hustle хийхдээ янз бүрийн зарах. Тийм gangster амьдралаар ингээд амьдраад явах эхэлж байгаа юм ааш. Бас нэг өөр утга нь болохоор бүр амьдралын хамгийн доод зэгт очсон те. Сонин болцсон. Ямар ч юм зориггүй тийм болцсон. Бас нэг тийм үе хэлдэм байлээ. Тэгээд I attended Harlem picnics where you risk your life. Harlem picnics гэдэг чинь тийм Нью-Йорк Harlem-ийн тэр үеийн хүмүүсийн тэр бөөнөр цуглаж пикник хийдэг газар юм шиг байлаа ш. Тийм тэгээд өөрөө хэлэхдээ наа чин дандаа гой гойхтууд очдөг гэсэн тэгээд юм битүү бөөнөр өдөг те яагаад risk your life гэж хэлсэн бэ гэхээр гарав чи тэр пүүз мүзээ алдаа дээр нь дүлээ зарим буудуулж муудуулаад ядчихлээтэй бас тийм ширүүн үйл явдал болдог тийм юу юм шиг байна. Үйл ажиллагаа юм шиг байна. Тэгээд дараагийнх нь болохоор uncle used to skim work selling nicks at night. За энийг болохоор юу л гэсэн штэ тий хиний ах нь uncle нь юу ягаад хямдхан нөгөө одоо crack cocaine mate юу гэдэг тэднийг зардаг байсан гэж байгаа. Тухайд болохоор дараагийн тэгээд тухайд болохоор мань хүн болохоор өөрөө 8 настай тэр I was only 8 years old watching Nick at Night гэдэг би 8 настай тэгээ орой унтахаас өмнө Nickelodeon дээр шоу унтахаас өмнө гэж орой тэр Nickelodeon дээр Nick at Night гэдэг тийм ТV шоу үздэг байсан гэж хэлж байгаа юм байлаа шүү дээ. За дараагийнх нь орё. Uncle Psycho was in that bathroom bugging. Knife to his gut, hope that they don't cut him. Suicidal thoughts brought to me with no advisory. He was pitching dummies, selling fiends, mad ivory. Саний орж ирсэн мөртүүд болохоор тэ эхнийх нь тэ манай анкл 0-д орч юу гэдэг юм мэдэхгүй байна. Гэвсрүүгээ хотго барчаад өргөө зүсгээд байна бити зүсчээрээ гэдэг хийж байгаа байхгүй тэ. The suicidal thoughts brought to me with no advisory. Тэ амарлах тийм ямар ч тийм нөлөөлөхгүйгээр илүү тун ийсэн тийм шалтгаангүй шууд орж ирж байна. Тэгснэ he was pitching dummies selling fiends mad advisory. Ivory нэ. Тэ анкл болохоор тэгээд тэр fiend гэдэг чи юу шүү дээ нэ харт амхил донтцоо одоо гүүрэн дор амьдэрдэг годомжид гарцсан гуйлгуугаад гараад хэлж байгаа шүү дээ. Тэнгүүтлээ pitch and dummy гэдэг чи одоо тэ ямар ч хамаагүй тийм юмыг хөлөх одоо ямар ч миний тий plastic version of anything гэж байгаа хэрэг. Тэрийг зараад дээрээс энэ ivory гэдэг нь тийм барны савн байсан юм лээ. Тэрийг ингэж жижигхэн төсөөд нөгөө тэр даметагаа холиод тэгээд финдүүд зараад тэднэрээс мөнгө олж хасл хийдэг байсан гэж утгатай юм байна л да. Grandma had the arthritis in her hands bad. She was popping pills like rappers in society. I'll fuck your bitch for the irony. I said meet you at your hoe if your bitch keep eyeing me. За тэгээ саний оржсэн болохоор уус ойлгомжтой эхнийх нь эмэн гарандаа тийм үн мөчний тийм хүн үн мөчтэй тийм хүнд өвчтэй байсан. Тэгээд эмийг тэ одоогийн рэпер чиг тэ эмийг PC-г амар одоо баруун зүгөө ууз ингэж хэрэгэлдэг байсан гэж байгаа байхгүй. Тэнгүүтлээ fuck you bitch for irony гэдэг тэ юу их утга тэ ойлгомжтой шүү дээ. Би яагаад тэр нь юу ингээд irony гэдэг чинь тэ одоо бодоогоо төсөөлөг байсан юм гинт хурж өөртөө тохиолохыг одоо нэг тиймэрхүү утгатай шүү дээ irony гэдэг чинь тэ. Тэгээ сүүлийнх нь болохоор асамич яхоо шиг bitch keep I me хэрчин тэ ой хэрвээ танаа ухаж над руу ингээ хараад тэ ингээ хандраад байвал би мичигээ явуулъя л гэж байгаа юм ааш тийм би яахгүй би мичигээ манай хоми байгаа тэрийг явуулъя гэсэн утгатай байхгүй тэ тийм болохоор хүүхнээ харамлаарай гэх юм ааш үг мэдхгүй энэ л одоо тэгээ хүүхнүүд хандардаг л байлгүй даа айгу rapper hip hop mod юм чи
Ride with the mob, Hamdulillah. Check in with me and do your job. Berg is the name, Ben Baller did the chain. Tono for the watch, Prezi plain Jane. Ride with the mob, Hamdulillah. Check in with me and do your job. Berg is the name, Ben Baller did the chain. Tono for the watch, Prezi plain Jane. Suck a nigga dick or something. 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 За тэгээ саяны орж ирсэн бол угаасаа ойлгомжтой. Дахилт 2 удаа явлаа. Тэгээ энэ дээр нийгэм нэмээ хэлэхэд нөгөө эн чинь нөгөө ерөнхийдөө анханасаа санаа авсан тэгээ сампл хийгээд энэ дуу гаргасан юу гэхээр 36 Mafia-гийн нөгөө юу байгаа штэ. Slap on my knob like on the cup гэдэг. Тэрнээ санаа аваад тэнгүүтлээ одоо тахилтын дараа бас орж ирдэг. Тэрийг бүр ингээд бүхэл бүтэн лайныг хуул авцсан байгаа байхгүй. За тэгээд энийг та бүхэн сонирхуулъя. Зарим нэг мэдж магадгүй те мэдгүй нэг нь мэдээд аавна. Slap on my knob like corn on the cob. Check in with me and do your job. Suck a nigga dick or some. 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 За тэгээд саяны хоёр дууны хоорондоо ямар холбоотой байгааг харсан байх. Тэгээд үндсэн хамгийн анхны юм хийсэн нь болохоор энэ 36 Mafia гэдэг эдгээр чинь бүр хэдэн онцлоод тэр Hustle and Flow гэдэг киноны саундтракийн дуулаад Оскар авсан шүү дээ. Бүр эдгээр чинь хэдэн онд лээ тэр киноны югаар. Тийм. Тэгээ одоо саяны дуутаас холбоотой юу гэхээр нөгөө саяхан жилийн өмнө 2 жилийн өмнө G-Eazy-гийн тэр No Limit remix дээр чинь Juicy J ороод тэнгүүтлээ тэгдэг байхгүй. Яг нөгөө Slap on my knob Akon Maka яг тэрийг та бүхний халтгаа харуулж тээ. 100 bands from the safe in your face where you say money dance turn the shit into a nightclub. Slop on my knob like corn on a cob. I break a bitch like China did raw. За тийм тэгээ энэгээр Juicy J өөрийнхөө те энэ одоо үеийн орчин цагийн хипхоп таамаг те амар хагшаасын Plain Jane гэдэг дууны үүслийг би тавьсан юм аа гэж наас чи хэлчихэж байгаа байхгүй ерөөхдөө те. Тэг. За тэгээ одоо нэг үндсэн дуруугаа ороод 2 дугаар бадгийн ихний эдэн мөрийг сонсож идүүлээ те. I'ma explain why you probably never see me. I'm in a sucking place, no Instagram, I'm watching TV. I think I trade my breakfast, lunch, and dinner for some kitty. Please believe me, I see Riri, I'ma eat it like panini. За тэгээд 2 дугаар бод эхлээд угаасаа эхний мөрөл ойлгомжтой. 2 дахь мөрч гэстэй ерөөдөө би Instagram хэрэглэдэггүй, Twitter-тэй, Facebook-ийг байхгүй, телевиз үздэг. Тэгээ өөрийнхөө Sunken Place-тэй ингээ байж идгээ. Тийм болохоор та наав нэг хараад байдгүй гэж юм аа. Хаашаа тэнгуүтэ дараагийнх нь болохоор I think I trade my breakfast, lunch and dinner for some kitty. Please believe me, I see Riri, I'ma eat it like panini гэдэг чинь. Тэ би одоо ерөөхдөө инглиш би одоо хоол идэхээ оронд тэ нэг жоохон муужгаа идчихээ. Муужгааг нь ойлгож байгаа л тэ. Тэгээд би Рианыг харах юм бол тэ би Рианагийн муужгааг нь тэ паниныг сандвичийг ингээ жамааш мэдхгүй харана. Манай нэл өлсөн юм шиг ба шүү дээ. За тэгээд дараагийн юу урцгаа мөрлөө яа. Go dumb up in the bra, hit the walls like graffiti. Indian burns all up on a nigga wee-wee. I think I need a foursome. Bella can do Gigi, it be easy if we're easy. Hook it all up on a leasy. За тэгээд эн чин дараагийн орж ирж байгаа нь болохоор юу ч юм бэ. I go dumb up in the bra, hit the walls like graffiti. Тэг чин broad гэдэг чин тэ ерөөхдөө эмхтөөний хэлээд байгаа шүү дээ. Энэ рэпрууд ялангуяа Southern амьдардаг Америкийн тий урагшаа урд хэсгээр амьдардаг хүмүүс чинь broad гэдэг чинь тий эмхтөөний хэлдэм байлаа. Тэгээ агав dumb up in the bra hit the walls like graffiti гэдэг чинь одоо тэг хүүхэн гөөхтөө хан мантаа бүр ингээд та цогц мохоод хаашаа ханд наалуулаа тий график зураг шиг ингээд наа гэсэн утгатай юм ааш тий. Тэнгүүл Indian burns all upon a nigga wee-wee. Wee-wee бол ойлгомжтой шүү дээ. Ding dong тэ нөгөө эрэгтэй хүний
Хэрэгтэй шүү дээ. Тэнгүүтээ Indian Burn гэдэг энэ ч одоо өвчмөөр биш л багт. Indian Burns гэдэг ч одоо тэ мангар хүчтэй. Одоо хүчтэй давтнаа л гэсэн үг юм аа. Тэнгүүтээ дараагийн л I think I need a foursome belly candle GG тэ мань хүн энэ гуравтаа тэ foursome хийх гэдэг шүү дээ. Бас лов яриа. Чалах малах болоо. Чулуу шиг юм шүү. Тэгвэл би easy frenezy гэдэг алып банал easy. Тэг чи юу frenezy гэдэг тийм хүний нэр л юм шиг байгаа миний ойлгосноор те. Тэг хэрвээ frenezy бүгдийг ингэж бүгдийг шокап хийгээд ингээд lazy гэж те одоо юм leisure тийм chill тийм одоо юм mood нөөч тавьчвал айгу амар байна л гэсэн утгатай юм л. Мань хүн тааж нэгэрсэндээ цаагаараа тэр frenezy гэдэг хүндээ мессеж өгöd байгаа юм аа. Тийм шиг ба штэ. Та нарыг үгж бодож байна. Тийм би ирээ буруу тайлбарлуудаа бол доор комментэртэй төрөөс дудлаа шагааднаа. Зөв тайлбарлалтаа гэх те нэмж тайлбар хийгээрэй. Би appreciate it man. За тэгээ дараагийн юу орё. Дараагийн дөрөв мөрлөө орё. Go crazy in my Yeezy Kirk Neezy on a beat. I told them that we finna glow up in the street. Rappers talk subliminal, but they don't talk to me. Put them in the Jersey Shore like Pauly D. Wow, what ma амтуалаа гэдэг дуу одоо хоёр тахилт яваа тэгээ ингээд дуусчлаа шүү дээ. Тийм. За тэгээд юуны сүүлийн дөрөв мөрөл угаас ерөөхдөө ойлгомжтой те. Эхнийх нь болохоор Go Crazy Mazy те би те Kanye West-ийн Pooh Easy-гээ өмсөд crazy I go crazy болдгаа тийм. Тэгээ нэг Kirk Neezy миний битэн дээр байна. The Kirk Neezy on the beat нугаас ойлгомжтой. Tom the finna globe on the street би тэдэнд хэлсээ. Би гудамжинтэй ингээд гоё гэрэлтэй цацармаар байна гэж тэдэнд хэлсэн. Ингээ Fena гэдэг чинь тийш дэрүүсөө I'm trying to гэдэг чи товчсон Fena болчихж байгаа. I told him that we here ASAP Maba яриад байгаа юм болоо да. Тэд ч угаасаа хаах шааж байгаа шүү дээ. Дараагийн нь rappers talk subliminal but they don't talk to me те. Тэгээд rapper худлаа ингээд юм psychological те юм юм дандаа psychological team subconscious инээ тэртэй холбоотой юм яриад га. Тэгсэрээ тэд надад ярьдгүй. Тэнгүүд put him in a Jersey Shore like Pauly. Pauly Jersey Shore гэдэг тийм чинь нөгөө Нью-Жерсигийн тэр Нью-Йоркийн тэр нэг хэсэг ч одоо 10 жил өнгөрч 10-аас ч гэж хайшаа юм. Хэд жил өнгөрсөн юм бэ? Jersey Shore-гийн шоу байсан. Тэрний Pauly D тэр чинь бас нэг DJ гэсэн тийм нэр хоорондоо холбоотой байж магадгүй. Мэдэхгүй ихтэй. Put him in a Jersey Shore like Pauly D. Тэгээ Pauly D шиг тэдний Jersey Shore пут хийж байгаа. Мэдэхгүй энэ одоо зарим нь юусоо ойлгохгүй. Яг уншихад ойлгоцлоо л да. Та нар юу гэж бодож байна? Хэрвээ би удлаа шагаад байгаа бол те доор комент бичээрэй. Тэгээ алдаа малд имэд тийм үг мүгэнд буруу те уншаад эсвэл би нэтээс ингээ хараад олоод уншаа яваад байгаа байхгүй. Тэгээд буруу муруу яатсан бол те бас засаараа. Яаж мэдэх юм чи бас мэдэхгүй шүү дээ. Тийм тэгээд ерөнхийдөө бол энэ дуудын жил 2 жилийн өмнө шүү. Юу лээ 17 оны тий 8 9 сард гараал тэгэл хаах шаасалтаа нэг хэсэг угаасаа яхаа байхгүй. Тэгээ миний амар нөгөө дуртай дуунд нэг тэгээд ерөнхийдөө би бол ингэж одоо тий хуучны гоё амар гоё ийм цоглогтой юм up tempo тийм одоо up beatтэй тийм дуунуудыг тэг үгийг ингээд орчуулад утгын тайлбарлаад ингээд видео их тийм цаашдаа тийм санаа байгаа. Тэгээд бас юм орчин цагийн тэг хүмүүс амар сонсож байгаа одоо Billboard chart-ын тэг төрүүлдэг ч юм их наадны явж байгаа ч юм тийм хипхоп тийм rap дуу ч юм уу заримдаа тийм pop R&B ч юм уу гоё хосолсон байвал бас болж байгаа. Тэгээ бас гоё биттэй цоглог бүр юм унжсэн юм байл хэвчээ тийм шүү дээ. Тийм. Тэгээ бас тийм хүмүүсийн нэг сонсдгоо мөртлөө тэг нэг мэддгүү мөртлөө яг ингээ сонсохоор амар те машин цэцэндээ тавиач юм уу одоо клан болоо бааранд ингээ тавиач сонсохоор хагалахаар тийм дуунууд байдаг байхгүй те угаасаа хаа мэдчихэл байгаа шүү тийм тэгснэ Billboard-ийн юм юмд ордгоо
Тийм бас тийм дуунуудыг бас тэ гаргаад юм байдгийн шүү. Энэ яг ингээ мейнстрим юунд ингээд урсгалд ороогүй байгаа ч гэсэн те. Ийм дууд байдаг юмаа гэсэн юугаар бас ингээд юу гэх одоо шинэ одоо тийм дуу хэлж өгөх маркийн те тиймэрхүү стил талдаас те. Тэ яг гоо ихэнх нь интернет хүн болгонд интернеттэй болц тэгэл нэтээр бол яг нэг зүйл сонсвол үгийг хараал ингээл те. Яг зүгээр те нэг бас хажуу нь хобби маркер ингээ хийгээ явчихдаг юм уу те. Зугаатай чинь те тэгээд ядаж тийм дуу сонсож байгаа тийм даг дуулж байгаа дууныхаа утгыг нь ойлгох юм да. Яг юу дуулаад байгаа юу хэлээд байгааг юм. Тийм за нэг тиймэрхүү байна. Ингээд дараагийн видео хүртэл түр баяртай. Тэгээ удахгүй уулзцгаая.